Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхийн од мөндөр суугийн хамт олонны зүгээс эрүүл энгийн хүсэн мэндэлж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг та НТV телевиз болон од мөндөр радио 83.3 мөн 107 хост төлгөөнөөр хүлээн авч байна. Студид Join Me цагийн мэний захирал цомирлог болон хөтлөгч Зандаа миний бий байна. Нэвтрүүлгийг аялах боломжийг хүн бүр дураатай Join Me цагийн мэн болон үрждэг сар хариултын хадгалын үйлчлэгийг танилцуулж байгаа худалдаа өгчлэмаг ивент итгэж байна. За өдрийн мэнд цамаа. Өдрийн мэнд. За өнөөдрийн сэдэв бол аимшигтай сэдэв байгаа. Хүнийг төрсөн газар гарал үүсэл арсны өнгөөр нь ялварлан мал эд хөрөнгөөс ч дорволж хөдөлмөрийн мүлжих цаашлаад бүр тэр хүний худалдаа солилцох зэрэг энэ тухай ярих. Энийг бол боолчлол гэдэг те. Энэ боолчлын тухай ярина. Хүний зовлонгийн түүхэнд хамгийн харамстай, хамгийн өргөн цар хүрээтэй энэ харгислуудын нэг нь Атлантын далайг гаталсан тэр боолчлолын гурван худалдаа байсан. Тэр нь сая хүний амьдралыг там болгон хуургасан. Ийм гонигтай бас урт хугацаанд үргэлжлсэн түүх ба. Энэ Атлантын далай дамнасан боолын гурсууд талаар бид олон ном зохиол кинон дээрс харсан ч гэсэн яг хэрэг явдал бодит байдал дээр хэрхэн өрнсөн. Ер нь яагаад хэрцгийл тэгтлээ газар авсан энэ шалтгаан юу байсан талаар бид өнөөдрийн дугаараар ярилцгаая. Тэгэхээр энэ талаар ярилцсан тул бид эхлээд анхны тариалан хэлбэ хаанаас Европт яагаад тэр хар эрс боолуудыг Европчууд өөрсдөө авч болоогүй гих зэрэгээр те боолын нийгмийн үүсэл мөн түүний одоо гаарч даамжирсан энэ үеийн тухай өгүүлэх болно. Тийм. Тэгэхээр энэ боолчл гэдэг зүйл чинь ер нь хизээ үүссэн гэж болж таарж байна. Тийм, боолчл бол үе үед орсоор ирсэн те. Энэ чинь мянган жилийн түүхт. Гэхдээ яг энэ 15-аас 19-р зуунд энэ боолын систем гэж энэ аимшигтай зүйл дэлхийд даяар яг одоо бүр сүлдсэн тийм үү. Хамгийн харгас хамгийн өргөн хэлбэрээр хэрэгцсэн яг он жилүүд нэ. Тэгэхээр бид яг үүнийг илүү тодтохын үүднээс цаг хугацаагаар одоо урагшилж аялаа хэдүүлээ. Тэгэхээр эртний Месопотам, эртний Египт, эртний Грек, эртний Ром зэрэгтэй тэнд бол боолчл зөвхөн хөдөлмөрийн хүч биш. Харин эд хөрөнгө нийгмийн статусын тэр илэрхийлэл нь болж исэн. Тэр хүний те одоо хэр том баян харагддаг, нэр хүндтэй харагддаг. Яг л баян эрх мэдэлтэй хүн л боол эзэмших хэрэгтэй байсан. Тэгэхээр боолуудыг хаан солдог гэхээр эн чинь байнга дайнд ажим болж байгаа шүү дээ. Тинчэнс л одоо дайны олзор ч юм уу те. Тэгээд нэг боолчлох нь байна л да. Ялагдсан улсынхаа иргэдийг боолчлно. А гэтээ заримдаа болохоор үр зээлээ нөгөө үр тавьсан нөгөө өрөө төлж чадаагүй хүмүүсийг бас боол болгодог гэсэн маа. Эртний грекчүүд болохоор одоо тэр авийн улс болох Скиф Бага Азийн боолын захаас худалдаа наймаа хийж боол авдаг гэсэн бол Ромчууд болохоор ойр орчмын тэр овг аймагуд болон тэднийг одоо дайн дайжин гарч юм уу те эсвэл хойд Африк Египтээс одоо боол олслон авдаг гэсэн. А Европчууд бидний өнөөдрийн түүх бол Африкийг хэрхэн боолчилсан тухай шүү дээ. Гэхдээ Европчууд ирэхээс өмнө Африк төвд Арабчуудын боолын худалдааг яг системтэйгээр хөгжүүлж ирсэн байна. Тэд чинь нөгөө исламын шиш үүсэж байгаа шүү дээ. Зүнж Мухаммед тийм байна. Ингээд эн чинь 7 дугаар зуун гэсэн үг. Ямар нэгэн түүхийг харахаар хин нэг юм оюун санааны удирч гарч ирэхээр маш хүчтэй болдог. Тэгэхээр 7 дугаар зуунаас тэ нүүдэлчин арабууд нэгдэж эхлээд тэгээ эн чинь бүр тесэрт гарч байгаа шүү дээ. Яг 13 дугаар зууны монголчууд чиг. Ингээд 7 дугаар зуунаас эхлээд Африкийн тэд чинь нөгөө исламын шишинтэй болсон. Итгэл үнэмшил нэгтэй болсон. Ингээд нэгдээд ийш тийшээ тэлсний нэг нь Африкийн гүн рүү яваад орчихгүй. Тэгээ одоо Судан, Занзибар буюу өнөөгийн Танзани хавцаа те. Энэ нутгаас хар эрт боолуудыг цуглуулад өөрсдөө тэр элдв халифат улсуудаа те. Тэгээ Иран, энтгийг Хятад руу нийлүүлдэг ийм боолын томоохон системийг хөгжүүлж гисэн ба арабууд. Хаа байсан бүр 7 дугаар зуунаас эхэлсэн те. Энд ч одоо бодомчор одоо те бүртчэн бүр мэдлэхээс өмнө гэсэн үг байхгүй юу ер нь бол. Тэгэхээр 8-аас 11 дугаар зуунд викингүүд болохоор энэ чинь Европын умард хэсэгт байдаг Швед, Норвег, Дайнд байдаг одоо ард түмэн шүү дээ викингчүүд чинь. Эдгээр бас боолчдаг гэсэн ба. Гэхдээ Европчууд байгаа. Эдгээр болохоор ислам үндэстнүүдийг одоо юу Дайны явцад олцлоод тэгээд Константинополь буюу өнөөгийн Стамбул руу аваач зардаг гэсэн ба. Ойрхон нь л ер нь хуршүүдэлэх яаж байна тий. Тэгэхээр яг Европын бас анхны боолчлол нь бас викингчүүдийн холбоотойгоос. Тийм байна. За ингэж явсараад 15 дугаар зуун гэхэд 1400 он тий. Одоо манай мантгац заатны үе шүү дээ. За Европын боолын гол төв нь өмнөд Европ болон газрын дунд тэнгис рүү шилжсэн байгаа. Викингчүүдээс одоо урагшлаад
Тэгэхээр нөгөө Венец, Генуэ гэдэг энэ Италийн тэр чинь хот улсууд байлаа шүү дээ. Тэд Кавказ болон Кримээс боол авчирч борлуулдаг болсон юм байна. Ингээд гэхдээ одоо эн чинь исламын шашин бол 15 дугаар зуунд маш хүчтэй болсон. Христийн шашин ч гэсэн дундад 100 буюу 1000 жилийн одоо тэр нөгөө шашны маш их хүлээнд байсан одоо европчууд юм байлаа шүү дээ. Тэгээд энэ хоёр чинь бие бинийгээ үзэн ядалтын бүр оргилдоо хүрцгээе. 1500 он чинь. Буруу номтон гэл бие бинийгээ бие бинийг буруу номт учраас бие бинийгээ боолчилж болно. Энийг аль ч шашин зөвшөөрнө. Яг л буруу номт учраас. Ингээд нөгөө боолтой байх сэтгэлгээг аль аль нь энэ шашны зөрчлөөсөө болоод угаасаа боолтой байх нь ингээд зүй ёсны юм шиг болж эхэлж байгаа. Энэ сэтгхүүнд одоо өөрчлөлт орж байгаа байхгүй. Тэ сэтгхүүд энэ хөрсөн сууж эхэлсэн ба шүү дээ. Хин нэгний боолчлогно. Европчууд Африкийн хойд хэсгээс боол худалдаа авдаг байсан ч гэсэн тухайн үед Европт феодалын нийгэм ноёрхож байсан болохоор яг тэр нөгөө хожим үеийн сонгодог боолын систем нь хөгжөөгүй. Феодалын нийгмээс болоод. Тэгэхээр ч одоо би бас феодалыг ялгаагүй юм боолтой юм хүн зараад байгаа л гэж ойлгоод байдیں۔ Нөгөө боолчлол феодал хоёр маань бас ялгаатай. Тий. Тэр чинь болохоор хамжлах таард. Тэгэхээр феодалын нийгмийн чинь нэг юм нь ард иргэд нь өөрөх нь хамжлага байна. Гэтэ би хамжлагт иргэнэ нэг ноёнд худалдаж болохгүй байхгүй. Зүгээр ингээ ажилуулна. Мэдээж багхан цалин хөлс өгнө. Тэгэхээр нөгөө боолоос өөр. Боол чинь болохоор би хүн гэж бодохгүй байхгүй. Энд чинь те мал адгуус эд хөрөнгө шиг. Тийм учраас би тэрийг алчж болно. Энийг би яаж ч болно. Нөгөө энэ ялгаа нь өөр тий. Арай нэг жоохон дээдл юм уу тий. Тэгэхээр яг Европын тухайн үеийн нийгэмд болохоор энэ ч нөгөө хамжлагт нөгөө хөрөнгөнүүд гарч ирэх байгаа шүү дээ. Тийм учраас ямар ч байсан боолын систем үүсч өгөхгүй тэгээд удаадсан шалтгаан тэр. За нөгөө харгацгээд байгаа гурвалжин байна. Тэгэхээр нэг газараас эхлэл нөгөө газараа дуусчил дарах уу? Тий, одоо тэгээд яг гурвалжин руугаар тий. Тэгэхээр за ингэж явсараад одоо гэхдээ яг нөгөө цаг нэрч юм л та. Нөгөө хөрөнгөнүүд гарч эхэлж байна. Энэчнээс одоо боолын гурвалжин үүсч эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн сэтвчэн нөгөө энэ Атлантын далайг хэрсэн боолын гурвалжныг ярих гэж байна. Тэгэхээр боолын гурвалжин гэхээр хэдүүл яг л геометрийн гурвалжин дүрс бод. Нэг тал нь одоо нэгдлийн зураг. Тэгэхээр боол зөгч тэр ус онгоц Европын бомбуудаас ингээд маш их ачна баялаг эд баялаг ачаад Европт элбэг байдаг зүйлийг авлаа. Тэр нь төмөр, дарс, зэвсэг өөр юу гэдэм бүс бараа. Ингээд ачаад баруун Европ руу ингээд аялах нь байна. Ингээ баруун Африк руу. Баруун Африк руу. Тийм. Өнөөгийн тэр одоо элдв нөгөө Заниас эрэг Того, Ган гэдэг улсууд байдаг те тэр хавийн гівний болгон руу. За тэнд очиад тэгэнгүүтээ нөгөө бараануудаа нэг юмар арилжих нь штэ. Тийм байна. Тэр солилцох зүйл нь хүн байх юм. Одоо Африкийн хар эрст хүн гэсэн үг байхгүй. Боолоор энэ бараагаа солилцно. Тий. Барааны эргэлтэнд л орчоор. За энэ нэг тал нь гурвалжингээ. За одоо хөлөг онгоц дүүрэн боолтой болцсноо. За одоо баруун зүг рүү явна. Атлантын далайг гатлаад. Энэ гурвалжингийн нөгөө тал нь тэнд яах вэ гэхээр тэнд чинь нөгөө шин твд колоничлогчд байгаа шүү дээ. Тэнд элсэн чихрийн нишинг те элсэн чихэр тэгээд өөр үеийн цай, тамхи, кофе тийм тарилж байгаа. Нөгөө боолчуудаа тэрнгүүрээ солино. Одоо хөлөг дотор маш их тийм түүх хийцтэй болсон гэсэн элсэн чихэр кофе. Европт хэрэгтэй байгаа юм байна шүү дээ. За ингээд гурвалжингийн хоёр дахь тал. За одоо нөгөө ачаагаа аваад Европ руу явна. Тэнд очиод нөгөөдх нь маш өндөр үнээр борлуулна. За ингээд энэ гурвалжин чинь зогсолт хүргэлдэнэ. 1 жил, 2 жил, 100 жил, 200 жил, 300 жил, 300 жил. Дэлхийг хамарсан гурвалжилсан худалдааны ийм тогтолцоо нь гол нь хаана ашигтай. Африкч ашигтай, шин твч ашигтай, Европч ашигтай. Ганцхан газар ашиггүй. Тэр нь яг тэр боолуудад л ашиггүй. Энэ чинь өөрийг нь там руу илгээж байгаа шүү дээ. Тий. Барааны орон зүгээр ачигдчихлаа шүү. Харин тий. Тий. За ингээд боолчлын худалдааны гурвалж Европоос эхэлтэй юм гэдгийг одоо манай сонсогчтой ойлгочлоо тий. Ялангуяа хүүхд ахчуудад тайлбарч байгаа юм л даас. Тэгэхээр яг ямар ус бас ямар шалтгаанаар энэ боолын худалдааг үргэлжлүүлэхээр зүтгэсэн бэ гэдгийг одоо мэдмээр тийм асуулт уран гарна. Гэхдээ үүнийг тайлбарлахын тулд эхлээд хэдүүлээ Европын улс төрийн нөхцөл байдлыг ярих хэрэгтэй бол нэг тухай. 15 дугаар зууны Европыг хэдүүлээ ойлголцгоно. Монгол бол манд хац заатан байгааг л ойлгож байгааг Батмүхтэй хаан.
За тэгэхээр Европ тэр чигтээ дайны хөрөлд нэрвэгдэж байгаа энэ үед. Дотоодын болон хоорондоо. Тэгэхээр ихэнх нь гадагшаа тийм тэлэх байтугай тий. Дотоодын асуудлаа шийдэж чадаагүй гэсэн үг. Өвөр хоорондоо л ингэцгээ хийдсэн байна. За тэгэхээр өнгөрсөн Адар анираар бид нар Францын үндэсний баатар Жанна д'Аркын талаар ирсэн. Манайхан Адар анирыг нөхөд үзээрэй. Жанна д'Арк ягаад тэр зүгээр нэг тариачин охин бүр тий энэ бүр зөвхөн Франц юмч дэлхийн техникийн баатар болж өөрсөн их гоё түүхийг ярьсан ба. Тэгэхээр яг тэр үед юу болжсэн гэхээр Франц Английн нөгөө 100 жилийн дайм болж исэн гэсэн үг. Жанна д'Арк тодорч гарч ирсэн үе. Тэгэхээр Франц завгүй, Англи завгүй. Хоорондоо 100 жилийн дайнтай. Испаний үед ямар байсан бэ гэхээр одоо тэр нөгөө 7 дугаар зуунд чинь исламын шашин чи ирч хүчээ аваад газар нутгаа тэглээд тэд нар чинь улс болгоныг эзэлж хагаад Африкийн хойд хэсгээр ингэж явсаар хагаад Гибралтарын хоолоогоор тэр Иберийн хойг руу очихгүй. Иберийн хойг чинь Испани, Португал байгаа тий. Тэгэд Испани тал нутгийг арабууд эзэлсэн. Урд хэсгийг авчиж байгаа. Урд хэсэг нь Африкт хамгийн ойрхон хэсэг. Тийм байна. Тэгэхээр энд бол одоо хатаан одоо хаан эдгээр тэд нартайгаа байлдаа завгүй. Тэд нар гаргамаар байна шүү дээ тий. Тэгэхээр Испанд бол ингээд газар нутгаа тэлэх гадагшаа бодлого огт байхгүй гэсэн үг. Герман тухайч ариун урам эзэнт гүрэн гэдэг нэртэй байсан. Хит хитэн өөртөө хаант бас ванлиг ингээд болоо задарсан хоорондоо дайнтай. Итали бол нэгдсэн Итали байгуулахд болооч хүн хааж ирсэн. Эдгээр ч одоо нэг хот ус байсан хിവэрэ. Тэ? Венец, Флоренц, Милан, Генуэ гэд. Эдгээр чинь бие биетэйгээ бас худалдааны болон цэргийн өрсөлдөөнтэй. Англи Францтай дайтахаас гадна Англи дотоодоо бас асуудалтай. Одоо Game of Thrones гэдэг тэр цуврал гарах шалтгаан болсон Сарнаан дайн энд үргэлжилж байгаа. Тэ? Хоёр омгийн Ланкастер болон Йоркийн тэр удмынхан хоорондоо байлдаж ингээ иргэний дайнтай. Шотландууд нь гэсэн үг тий. Энэ Англи дотроо бүр бас мөн Шотландтай ч бас дайнд энэ чинь хэцүү. Англи ч бүр хаа сайгүй ингээ дайнтай байна. Ямар ятраад Францтай ч байлдаа, Лишиж байлдаа л тий. Харин энэ дундаас нэг л бас маш тайван ба. Дотооддоо ямар ч асуудалгүй. Тэр нь Португал. Португал тэгэхээр газар зүйн хувьд Европын хамгийн баруунтай. Тэгсэн мөртлөө Африктай хамгийн ойрхон. Гэхдээ уул нь Испани хамгийн ойрхон ч гэсэн тэр үеийн Испани ч өмнөд хэсэг нь араб их тэгэхээр яг европчуудаас Португал нь хамгийн ойрхон болчихж байна. Энэ бол үнэхээр гадагшаа тэлэх яг хамгийн том боломж ихгүй. Бусдаас төрүүлж алгах. Гэхдээ хэдүүлээ бас нэг юм ойлгох хэрэгтэй. Энд нэг зүйлийг заавал ярих хэрэгтэй. Халуун ногооны тухай бид нэр ойлгох хэрэгтэй. Энэ боолчлыг ойлгохын тулд. Эрт цагт буюу 15 дугаар зуунаас ч өмнө халуун ногоо хүнсний ургамал Европт маш чухал бүтээгдэхүүн нэг байсан. Халуун ногоо ихтэй Азийн орнуудын худалдааны томоохон сүлжээг хянаж байсан ойрхот орнууд. Хойд Африкийн дамчид хамгийн чинэлэг одоо иргэд болж хувирж байгаа. Яг л тэд нараар ингэж дамжаад тэгээ европчууд ч халуун ногоо идмээр шүү дээ. Тэгээ маш өндөр үнээр авахд тэнгууд хинээр дамжих гэхээр нөгөө далайн зам нээгдэх үе болохоор одоо энэ нөгөө хойд Африкийн 8-ачтаас эсвэл ойрхот орнын 8-ачтаас тэгээ тэр үед чинь хамгийн баян хүмүүс одоо тэр худалдаачд байсан байхгүй халуун ногоог зарж байсан. Одооныхоор л сүйцэн сүүгийг эзэмшиж байгаа хүн шиг юм биш үү? Гол замаал эзэмшээд барай сууж байгаа юм байна. Тий. Тэгэхээр халуун ногоогч чинь одоо хоол амтлагаас эхлээд гоо сайхны бүтээгдэхүүнхийн талигаарчдын цогцсыг муутахаас хамгаална. Тэгээд мах нөөшлөх эсвэл шарх сориг анаах зэрэг маш олон аж тустай. Тэгээд онцгой үнэр амттай. Тийм учраас энэ урамлуудын үр шимийг Аз, Африк, Арабын ертөнц хэдэн үеэр хүртэж ирсэн ба. Харин худалдааны наврах сүлжээнд хараахан нэвтрээгүй байсан европчуудын дунд тэр дорны энэ баялагын төлөөх тэмцэл 13 дугаар зууны сүүлээс ууланд ширүүлсэн ба. Тухайн үед яасан гэхээр 1 паунд зэд бол халуун ногоо тийм үү? 1 паунд зэд гэж өөрө 450 г гэсэн үг. Тэр 1 паунд зэд өөрө 7 шар хүрийн тиймд үнд хүрдэг байсан. Алтнаас 2 дахин үнэтэй байсан. Оо за. 1 кг алт 1 кг халуун ногоо 2-ын халуун ногоо нь 2 дахин үнэтэй. Алтан хямдхан. 2 кг алт 1 кг зайцтай тэнцэнэ. Тэгэхээр баг валют шиг хэрэглэгдэнэ гэсэн үг үү? Тийм. Валют хажууд Мики Маус баг. Баг. Нэр тийм хачи болчихж байгаа байхгүй. Тийм л амил эрэлттэйсэн гэсэн үг. Тэгэхээр ихэс дээдсүүд нь хүртэл халуун ногоогоор ингээд гачигж эхэлж байгаа байхгүй юм чинь. Одоо нөгөө замыг тэр Отман ч юм уу ямар нэгэн улс уч ингээд нөө барьцаалчиад байж. Тэгээ хоорондоо энэ чинь нөгөө шашны зөрчилдөөнтэй. Тэгэхээр 14 дугаар зууны ихээр европчууд өөрсдийн гэсэн халуун ногооны худалдааны сүлжээг бий болохоор зах хязгааргүй тэр далайн цаад эргийг ингээд
тэнд яаж хүрэх вэ гэж бодож гэлсэн ба. Дэлхийн бөөрөнхий гэдэг эртнээс мэднэ. Гэхдээ ингээд яваадах юм бол хэр бөөрөнхий юм бол хэр баруун зүг яваадах юм бол Азийн зүүн талаас ирэндэ гэдэг бодол хүн болгоны толгойд эргэлзэж байгаа. Тэ? Тэгэхээр тэндээс хамгийн түрүүнд энтгийг хүрэх төц замыг нээсэн гэж өөрийгөө андуурсан Колумб энтгийг биш харин өнөөгийн Америк твийг нээж орхисон. 1492 оны 10 сарын 12-нд. Ингээд цаа чин шин твий уугуул иргэдэд энтгэгчүүд буюу индианчуудад нэр өгсөн юм учиртай. Ингээд энэчнээс өнөөгийн боолчлол колоничлын энэ хамгийн гонигтай яг энэ өдрөөс эхэлж. Дэлхийд даяар ялангуяа Америк төв 1492 оны 10 сарын 12-ны өдрийг тэдэн жилийн өгж ёслол төгөлдөр тэмдэглэдэг байжгаад одоо улс орнууд татгалзаад байгаа шалтгаан эн чин боолчлын хамгийн гонигтай үеийг эхлүүлсэн өдөр болохоор улс орнууд энэ Колумбиг одоо дурсгаач байлж штэ. Харин тийм зүгээр хариуцлыг эхлүүлсэн юм гал байсаар тий. За ингээд Колумбтай адилхан халуун ногооны эрэлт гарсан Португал одоо их тэр үед чинь их боломжтой байсан учраас төрүүлээд гарч. Васко да Гама Африкийг тойрсон анхны хүн болж. 1498 онд цааш Африкийн хамгийн урт цэг бол Сайтгэлт явшуг олцсон гэсэн үг. Тэгэхээр хамгийн уртлын цэг нь болж юм чи одоо буцаад хойш явах юм бол энтхийг хүрнэ л гэсэн үг шүү дээ. За ингээд энэчнээс юу үсвэ? Боолчлол эхэлнэ. За ингээд Португалчууд анхны 12 боолыг Европт авчирсан ба. Европт. Тэгэхээр эдгээр ч нөгөө Африкийн баруун иргэдэд хүрсэн те. Тэгээ тэнцээ байгаа овг аймагуд байгаа штэ. Тэнцээс 12 боолыг худалдаж аваад тэгэхэд авчираад тэр нь маш үнэтэй болчихгүй. Тэ хитрхи үнэтэй байгаад. Тэгэхээр нэг аимшигтай шийдвэр гаргасан ба. Өөртөө зүгээр хідүүлээ амтэн шиг тэр хүмүүсийг агнчил та гэдэг. Яана тий. Яг үл тэгэх юм бол үнэг байхгүй. Тэ. Тийм. Зүгээр л агнаад тий аимшигт. Тэгэд энэ аргыг нь католик шашны тэргүүн буюу тухайн үеийн нөгөө Европын шашны тэргүүн бүр хаанаас их аль ч улсын хаанаас их илүү их мэдлэлтэй нэг хүн бааш энэ бол паплам. Паплам энэ агнахын зөв гэж үзсэн. Гэтэр яа тэгэхээр бас л паплам ингэж айлцсан баг. Энэ хар арстнууд бол бурхнаар хараагдсан нүгэлтэй учраас юм хар арстай болсон. Тэгэхээр эднийг агнах нь зөв гэж үзсэн. яана тий. Ингээ болцлыг шашны тэргүүнөөр хүлэмжширч байгаа юм. Тэгэл бүр улам итгэлтэйгээр явах нь шүү дээ. Паплам зөв гэдэг юм чинь тий. Тэгэхэд португалчууд ингээд агнаад эхэлсэн чинь энд нэг юм босно. Агнахын тулд тэд нар чинь ямар нэгэн байдлаар ингээд олон сар жилийг Африк твд өнгөрөх болно. Гэл тэнд чинь нөгөө хумхаа өвчин байна. Тэгээ халуун байна. Энд чинь европчууд тэсвэргөө. Тэгээ энэ ашгүй бүтлэг үтсэж байгаа. Тэгээ бурхан минь нэр. Гэхдээ бас нэг арга басна. Овг аймагт гэрээж эхэлж. Яа тэгэхээр Африкийн энэ одоо гонигтай түүхийн бас нэг бурууд нь өөртөө Африкчууд юм. Харин тий. Одоо европчууд ингээ очихт нь өөдөөс нь одоо ижилхэн хар арстай хүмүүсээ зарж байгаа нэг хэсэг яг үнэ. Итгэдүүд байгаад байна шүү дээ. Тэр их сонин хачин сонсогдоод байна. Тэр нь өөртөөх нь ёс заншлын нэг нөхгүй. Тэгээ хоорондоо байнга л отог овг аймагт ч хоорондоо байлдан тийм үү. Тэгээ байлцсан бол одоо нэгтэл нь ялнаад А тал Б-гээ ялна. Тэгэх юм бол Б талынхаа заавал тэр нөгөө хойно үлдсэн ихнэр хүүхдүүдийн боол олгож авдаг. Тэгээ зархад бэлэн. Тэнгүүт нь нөгөө португалчууд чинь өөртөө агны гэдэг шийдвэр гаргасан ч гэсэн энэ бүр хэцүүсэн болохоор буцаагаад ер нь худалдаж авъя гэд. Тэгээ энд нь нийлүүлэгч хамгийн гол нь отог аймагуд нь бэлэн байсан байхгүй. Тийм байна. Одоо гайгаад дуудсан гэх юу гэх юм. Өөртөөхөн гайг дуудаж байгаа юм л да. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад яг цаашаа үргэлжлэе те. За манай Join Me цэгийн нэр юу вэ? За манай Join Me цэгийн маань за ингээд сурагчдын амралт эхлэлтэнтэй холбоотой одоо нэлээд хамгийн эрэлттэй байгаа асуугдаад байгаа аяллуудаас сонирхолтой л та. За манай дээр нөгөө Хөхот Бээжингийн чиглэлийн тий аяллууд одоо орны аялал байгаа. Одоо орон судлалын аялал байна. За энд бол эхний групп маань бүрдээд явчлаа. Их гоё юмтай гоё контенттэй ирэх байх гэж найдаж байна. 6 сард maaхан бэлгүүн бит хоёрыг нэг зохион байгуулж магадгүй Join Me-тэй хамтраад Join Me бэлгүүн зандаа гэд тэгэх юм бол бит хоёр ярьсан юм байгаа. Тий. Цомогтойч ярьсан байна. Тэгэх юм бол тэрийг өөр элдв ажил гарчихгүй л тий 6 сард хэдүүлээ бүр яг хүүхд багчуудтай ингээд бүтэн улирал дуусангууд сайхан хөхт рүү аялье гэж бодод. Бэлгүүн зандаа гэдэг ийм хүмүүсээр
тэр шинжлэх ухааны музей одон орон судлалын тэр төвийг тайлбарлалаа. Энэ бол бүр хүүхдүүдийн амьдрал дандаа олдохгүй үнэхээр супер гоё боломж байгаа шүү. Манайхан яг тухайн үед чихээ тавиад сонсож байгаарэ. Тэр бол чадлаараа тэрэнд амар дуртай явна. Яг тэгвэл баг байхад хэрв яг ингээд нэг те одоо физикч бэлгүн шиг нэг ах байсан гэж бодъё л да. Тийм хүн надад нөлөөсөн бол би бүр эртнээс бүр одоо орон дурлах байсан. Тийм тий. Илүү их шинжлэх ухаанч. Тэгээ илүү өдөрт би эрдэмтэн сууж ич магадгүй байхгүй. Тэгээд одоо зандаа шиг ингээд ийм одоо юм шинжлэх ухааныг одоо дуралдаг юм хүн өшөө олон байх байсан биш үү тий. Бүр гоё. Тэр нь л бүр хамгийн гоё тий. Тийм join meter бас нэг гоё юм байгаа нь маах юм байгаа. Энэ нөгөө 4 сарын 5-наас ч энэ хүүхдээ амралт эхлэв штэ. Тэгэхээр маах энэ ойрхон хустай нур яваад яг тахийг үзүүлмээр байгаа хүүхдүүдтэй. Гэхдээ үзүүлэхээс өмнө нэг зүйлийг гоймоор эцэгчүүдтэй. Одоо тахийн үгүй цууд тахийн дуйланд амьдрал гээд хайгаад үзэр YouTube дээр тэгэхээр миний ярьсныг юу байгаа. Тахийн амьдралын талаар үнэхээр сэтгэл хөдлөл гоё суугар шүү. Тэр бол гайхамшигтай дугаараас би амьдралдаа нэг цөөхөн гоё дугаар хийсний нэг нь тэр. Тэгэхээр тэрийг хүүхдүүдтэйг цуг сонсчоод эсвэл яг явах замдаа сонсож байгаа. Тийм хустаар яг гоё таарна угаасаа. Тэгээ очиод тахийг дурандаа. Тэгэх юм бол хүүхд чинь тий. Бүр утгаараа илүү ойлгох. Утгаараа тий амьтныг хайрлах. Дээрээс нь Монголын гайхамш 6 энэ ховор амьтдыг хайрлаж нэг мэдхэд том болцсон. Байгаль хамгаалагч болсон тий. Тэгээд ингээд стан буянтай ажил хийгээд сууж байгаа юм байг гэв. Харин тий одоо энэ гадаадын тэр бомтнууд ингээд ашиг орлого жоохон жигдрээд ирэнгүүт л байгаль хамгаалалтаа эсвэл номын сангуудаа мөнгө өгдөг шүү дээ. Филантроп. Тий. Тэрэн шиг манайхан ингээд байгалаа хайрладаг ийм гоё сайн хүмүүс олон болохын тулд нөхдүүдийг багаас нь их оронтой танилцуулмаар байна. Тэгээ манай дээр байгаа энэ хүүхдэд зориулсан хустай нурууны аялал бол үнэхээр гоё. Тэгээд хотоос 70 км-т байдаг учраас сая Зандагийн хэлдгэр тэр цууд азрагын түүх гэдэг дугаарыг замтан сонсуулгаад үнэхээр гоё таарна. Тэгээд зэрлэг адуу дэлхийд цор ганц яг үннээсээ зэрлэг адуу Монголд яг ингээ байгаль дээр байж байгаа. Бусад орноор маш цөөхөн одоо нөгөө альчны зоопаркууд дээр ингээ торон дотор хөрх юм ингээ байж байгаа. Монголд бол яг байгаль тардаг. Жинхнээсээ зэрлэг адуу. Тэгээд би жишээлх юм бол нөгөө Мустанг гэнтергийн хүүхэлдэйн кино багтаа үзээд зэрлэг адуу нэг иймэрхүү манай адуу шиг л ийм адуу байдаг юм байна гэж бодож өссөн. Уучлаарай тэр чинь гашуулсан адууг байгаль руу гүгэд гараа явцсан л одоо зэрлэг адуу гэдэг контентээр биднэрт ойлголцсон байсан байхгүй. Уучлаарай зэрлэг адуу чинь зүсэн нөөр тий? Шал өөр. Тийм гоё юм байгаа шүү манайхан. Тэгээ манайхан join meet энэ тахийн аялал хүний ердөө 190 мянган төгрөг шүү. Нэр. Тий. Тэгээ 20 хүн бүрдэл явж байгаа. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн ивент зэтгч манай join meet-ийн миний захирал цаамад их баярлалаа. За өнөөдөр ярьж байгаа юм нөгөө аимшигтай нөгөө боолын систем шүү дээ. Тий. Энэ газар зүйн их нийлтийн гол зорилго нь шинэ газар нутгийг эзэмшээ зогсохгүй. Тэндээс гол нь хямд түүхийд баялаг болох явдал байсан тий. Гэвч энэ шинэ эхлэлийн цаана дарангуйл, мүлжлэг, боочлог гэсэн харанхуй үнэн яг зэрэгцэн орж байсан. Африкаас ачигтэрж ирсэн тэр хар арьс боолуудыг Америкт хүрмэгц чихрийн нишинг, хөвөн, тамхины тарилгын талбайд үнэгүй ажиллах хөдөлмөрийг хүч олгож зарж үнэгүй зүгээр тэр хүн өдөрт нэг тий хоол нэг шидэж өгчөөл болоо өөр юу ширэг. Жохон эсэргүүцээд юм ярил хоолгүй ч байж магадгүй шүү. Тамлна тий. Энэ боолуудын гар дамжин ургасан тэр нишинг нь Европын ширээн дээр 9 чихэр болон очиж байгаа. Ингээд хөвөн нь болохоор хөвөн даав болж очиж байгаа. Ингээд тамхин тансаг хэрэглээ болж хуурч. Харин тэр бүтээлийн цаана цус, нулимс, хөлсний түүх дарлагдсан сэтгэлүүд оршиж байсан. За тэгэхээр энд нэг асуулт уран гарна. Хэрэг Колумб Америкт юу нээсэн? Европчууд шин твд очсон. Тин ч уугуул Америкчууд байгаа шүү дээ. Индианчууд гэж андуурс нэрлэдэг. Тэдрийг яагаад боочлог юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Яагаад Африкаас заавал тэр Африкаас ингээл далайн хатлуулаад зөөгд идэг. Яг тэгэхээр уугуул Америкчуудыг бас боолчилсан. Колумб маш нүгэлтгий хүн шүү дээ. Яг амьдрал дээр л аимшигтай боолчлыг ихлүүлсэн хүн шүү дээ. Колумб хит хит удаа тэр очихдоо тий байнга тэр индианчуудыг зөөгөл тэр хатан хаантай үзүүлээл эднийг ингээд боолчилж болно гэж гайхуулаад тэгжээс үүнийг бүгд өрөөс. Тэгэхэд нутгийн угуул иргэдийг боолчилж эхлээд тэгтээ санаандгүйгээр өөрсдөө ч мэдлгүйгээр тэднийг алаад байснаа эдгээр мэдээгүй. Юу гэхээр энэ өөрсдөө дархлаачсан өвчнөө тэнд тараагдсан. Энэ чинь нөгөө мөслөхийн үеэр Аз твээс
буюу өнөөгийн Төв Азиас Монголын нутгаас ингэж явсараад Америк твд очисон хүмүүсийн үр саачууд индианчууд. Тэгээд 14-5 мянган жилийн өмнө очичоод тэнгууд мөсдгийн үед дуусан 30 буцаж ирэхээ болоод таслагдаад 14-5 мянган жил бусад хүн төрөлхтөнтэй энэ чинь өөрөөр нөгөө тусдаа оршсон. Энэ үе тэнгууд нөгөө хүн төрөлхтөн чинь элдэв цэцэг өвчний дархлаатай болцсон ч юм уу те. Янз бүрийн ингээд өвчний дархлаатай улаан бурхан ч юм уу. Гэтэл тэрийг очиод нэг найтахад л тэнд байсан 14-5 мянган жил таслагдсан ард түмэн чинь шууд тэрийг нь амьсгалаад нас орж байгаа юм. Ингээд тэднийг боолжсон гэхдээ маш хурд үхсэн. 1492 онд Колумб тэр юунд Карибын тэнгисээр очиж тэгэхэд Куб арал дээр 350 мянган индианчууд байсан. Нутгийн уугуул иргэдсэн тийм үү. Тэгэхэд 20 жилийн дотор энэ тоо 350 мянгаас 35 мянга болж хувирсан. Юу вэ? 10-9 нөхцөл. 10-9 нөхцөл. Нүдэн дээр нээж ах дүү найз нөхөд юу гэсэн үг юм бэ те? Одоо бүр 100 хүний 99 нөхсөн тохиолдол байдаг шүү дээ. За 1999 Пуэрто Рико гэдээ манайх мэднэ те. Пуэрто Рикод 1509 онд 30 мянган хүн байсан маа. Тэгэхэд 1529 онд буюу 20 жилийн дараа 30 мянган хүнээс 1148 хүн үлдсэн. Тийм. Нөгөө 90-ээс илүү хүн хүчлээ. Ийм аимшигтай болсон учраас гэтэл нөгөөдөл чинь энэ хугацаанд нөгөө тарилан эхлүүлсэн. Нөгөө хөвөнгийн шингийн кофений. Гэтэл боолууд нь нөгөө зарагдах хэвээр хүмүүс нөхөд идэг. Тэгэд ажиллах хүч хэрэгтэй шүү дээ. Одоо энэчээс Африк твээс боолчуудыг ачиж эхэлж байгаа. Нөгөө удааны нэг талантай гурвалжны нэгтлэн. За энэ аимшигтай зүйлийг хэрхэн ачдаг байсныг та бүхэнд одоо манайг зураглаж нөгөө найруулагч гомбо та бүхэндээ нэг зураг үзүүлэх юм. Аль болох их ашиг олохын тулд хичнээн боолыг одоо Брукс гэдэг энэ онгоцонд ачиж болж байсныг энэ аимшигтай зураг харуулах юм. Яг энэ зураг дээр 482 боолыг онгоцонд хэрхэн багтаасныг дүрслсэн ба. 482 боолыг. Энэ онгоц өмнө бүр 609 боолыг хүртэл зөөжсөн гэхээр энэ 482 нь дундаж нэг зөөлж байна. Гайгүй нөхцөлтөд дунд зэргийн нөхцөлтөд орох гэдэг шүү дээ тий. Нэг удаагийн боол атсан мэдээнд нь 351 нь эрэхтэй, 127 нь эмэгтэй, 113 нь хүүхэд байсан гэдэг мэдээ байдаг. Чаавс хүүхэд хүртэл тий. Боолчуудыг онгоцны тавцан ачааны агуулгын хооронд араар нь буюу хажуугаар нь игнүүлэн хэвтүүлээд тэгээд хооронд нь гавлчих юм. Эрэхтэй болд урт нь 180 см оногдно. Энэ заван аимшигтай аялалт. Одоо би яг тэр боочлогдсон гэж бодъё л да би хөвцсөн л байгаа. Гэтэ хажуудах те нэг боолтойгоо би ингээд хоёр гараараа гинжлэгдсэн. За одоо надад оногдож байгаа урт бол 180 см. Өргөн 41 см. Юу вэ? Хоёрхан төөштэй 40 гэдэг чинь. Тий. Энэ л би багтана. Эмэгтэй болд болохоор 178 см, өргөн нь адилхан 41 см. Хүүхдэд болохоор урт нь 150 см, өргөн нь 36 см зай оногдно. Энд бүр цаанасаа бүр стандарттай ийм ухаагаз. Боолын хоорондох зай байгаа. Бид нар ч бас ингээд хоорондоо бас ингээд нэг наалдаад баймаргүй шүү дээ. 30 см. Нэг хагас төө. Тийм би хагас төө ингээл. Нэг хагас төө. Ирчүүдийн хооронд нь холбоод хамтсан гинжилж байна. Харин эмэгтэйчүүдийг болохоор тусад нь байрлуулна. Эмэгтэйчүүдийг ерөнхийдөө гинжилгүүгээр одоо тэр онгоцны хитэг дээрээ байрлуулад одоо галтгооны ажилд ихтэй ажиллана. Гэвч тэд онгоцны багийнхны зүгээс өдөр бүр цаг тутамд хавтах, хүчндэх гэсэн байнгын эрсдэлд орсно. За ингээ өглөө бүр боолчуудыг тавцан дээр гарна. Тэгээ гинжийг нь шалгана. Урд шөнө үхсэн боолуудыг гинжнээс нь салган далаа руу шиднэ. Тэгэхээр одоо би ингээд дээшээ гарч байхдаа нэг үхсэн боолыг би нөгөө гинждэг цуг ингээд дээш нь чирээд гарах нь байна да. Шүн тэр үхсэн байгаа би хитэн цаг хажууд нь ингээд байсан гэсэн үг. Тэгээд надаас салгаад далаа руу шидэхийг би харна. Тэгээд дараагийн үхэх хүн бийж болж болно. Аимшигт. Бүр өвчмөр санагдана ийм юм харуул бараг тий. За юу идэх вэ бид? Боолчууд. Хүмүүс ер нь өөрсдөн дээр их жишээ татж байгаараа иймэрхүү юмыг тэгжиж илүү ойлгот. Тэ? За хүнсэнд за буурцаг, төмсний зутан, жигнэмэг, цагаан будаа заримдаа нэг багаан мах хэрэглэнэ. Хүнс бүхий нэг сагсыг олон хүний дунд тавьж өгдөг. Тэгэхээр бид нар хин хүчтэй тэрнээс илүү хэднэ гэсэн үг. Ингээд өдөр бүр хэрүүл, уруулаар дүүрэн, зодооноор дүүрэн бид нар тэр хоолыг олж авна. Тэнчээс болоод бид ингээд их заваан нөхцөлд байгаа шүү дээ. Тэгэхэд энээс болоод маш их өвчин халдвар харна.
хүнс усыг болохоор хаана байрлуулдаг вэхээр боолчуудын доор байх зайд хадгалж байгаа. Энэ нөгөө усаа татсан дээр хэрнээ давхар байгаа шүү дээ, тий. За тэгээд энэ хүнс усаа нормоор гэнэ. Хэрвээ за би чинь ингээд гутраад ч юм уу те ингээд эсэргүүцээ ч юм уу ямар нэг юм итгэээс татгалцах юм бол намайг ташуурдна. Хүчээр тэрийг идүүлнэ. Би амьд байх хэрэгтэй байхгүй. Яг л би чинь бараа шүү дээ. Би хүн биш шүү дээ. Хідэн зоос авчмаар ш тэнд өгөөд те. 1787 онд нэг чөлөөлөгдсөн боолоо. Отобах Кугона гэдэг тэр хөөрхий чөлөөлөгдсөн боолын дурсамжинд гинж хавирлдах, ташуураар гуйдах энэ манай хүмүүсийн яолох би энэ өөлөх чимээс өөр юу сонсдог байсан гэж байгаа байхгүй. Энэ онгоцоор ирсэн байхгүй. За ингээд дунд гарын 90 нэг ийм боолыг атсан энэ аялал одоо тийм нэг 2 сар шаардна. Одоо Африкийн бар өргөөс Бразил хүрэхэд 2 сар. Би 60 хоногийн турш энэ аимшигт нэгсэлт байна. Гавлуулчаад хөдөлгөөнгүй хөвтөд байх юм байна. Тий. Тэгээ 2 сар. Энэ чихэлцэн аимшигт нэгсэлт нэг онгоцоор Багдад 140. Тэгээд ихтэй 600 энэ хавцаа ер нь эргэлздэг. Онгоцонд ирүүл ах өнөгцсөн маш муу. Далайд сар усны дараа усан онгоц бүр ингээд угаасаа өөрөө тийм хөлс, шээс, баас, бөөлсний үнэртэй болно. Далайд ингээд ийм аимшигт үнэртэй байна шүү дээ. Тэгээ энд зөрүүл нэг үг гарсан байдаг. За ингээд усан онгоц бомбтод ирнэ шүү дээ. Бразилд ч юм уу те. Усан онгоц бомбтод ирэхээс 2-7 хоногийн өмнө ирж байгааг нь мэдэж болно гэдэг хошигнол байдаг. Нөгөө цагаан арстангууд тэгж инээлддэг. 2 хоногийн өмнөөс мэднэхэд нь 2-7 хоногийн өмнө үнэр нэрдэг гэдэг. Ингэж даапалаад байгаа байхгүй. Тэр холоос үнэртдэг. Гэхдээ мэдээж тэхгүй л дээ. Гэхдээ тэгж зүгээр даапалдаг. Тэгээ инээлддэг зүгээр. Онгоцны багийнхан тэгэхээр энэ өвчин халдвараас хол бич чадах уу гэдэг асуулт гарч байна. Хол бич чаддаг. Өөртөө яг адилхан. Энд чинь нэг л өвчин бол агаар замаар тарах чинь тий. Ингээд адилхан л үхэн ер нь маш аюултай энэ. Зүгээр л ашигтай болохоор л яваад. 1787 онд чинь Английн Ливерпулээс гарсан энэ боол зөгч онгоц ингэж явсаар нөгөө худалдааны гурвалжингаар явж байгаа штэ. Тэгж яваад ингэж явж байгаад тэгсэн нөгөө гурвалжингаа дуусгаад ирж байгаа. Тэгэхэд яг Ливерпулээс гарсан нэг 100 хүн гарсан гэж бодъё л да яг онгоцны 50 хүрэхгүй хүн буцаж ирж байгаа штэ. Онгоцны баг нь штэ. Баг нь өөрөө ингэж тал хүнээ алддаг. Ийм аюултай байхгүй. Баганч тэр боолччтэй зүгээр үхэл рүүгээ гардаг л тийм аюул үжилтэй. Тэгэхээр энэ нэг удаа дээр заримдаа 600 заримдаа 400 ачаад явуулсан биз дээ. Нийт хэд ч зүгөөд одоо ер нь энэ дээр нийт хэдэн хүн зүгээр аймаг насаа алдсан тооцоо судалгаа байж таарна тийм. Эрдэмтдийн талаар ер нь судалсан байт юм бэл. Гэтэ яг ингэж яг тоог нь гаргах хэцүү шүү дээ. Энэ чинь бас маш их нөгөө нууцаар их явна бас. Тэ нөгөө элдв татвар матраас цухтааж. Тийм шүү дээ. Одоо нэг шиг юм статистик гэж байгаа. Гэтэ нэг баримжаа юм байна. Баримжаа ба тий. Тэгэхээр Атлантын боолын худалдааны үеэр энэ боолын гурвалжингийн худалдааны үеэр Африкаас дор хаяж 12-оос 15 сая хүн боочлогдсон гэж үздэг. Энэ өнөөгийн Монгол улсын нийт хүн амыг ахаад 5-аар үржүүлэх тийм дайны хүмүүс энэ гашуун зовлон руу явсан гэсэн үг. Боочлогдсон буюу амьд очиж чадсан байх нэ. Тий. Бараг тий. Тий, зөвхөн энэ амьтай голтой хүрэгдсэн байхгүй. Тийм замдаа бас замдаа амиа алдсан хүмүүсийн тоог бол 2-оос 3 сая гэдэг. Тэгэхээр чинь Монголын хүн ам тэр чигээр байхгүй гэсэн үг. Ингээд төсөөлөхөр амар байгаас тий. Тэгэхээр ингээд ачигдсан хүмүүсийн 5 хүн тутмын нэг нь амиа алддаг байсан гэсэн үг. Үүнээс гадна эрэгтэн дутуу, насан туршийн гэмтэл авсан хүмүүсийн тоо хэмжээг гаргах юм бол бас нэг зам руу дагаарна. Яг үл тэр зодуур, тэр гинжлэлт тий, тэр бэлгийн хүчирхийл, махан шийтгэл зэрэгс болж хэдэн сая хүн бас ингээд ирэмдэг басан байгаа шүү дээ. Нобелийн шагналтай эдийн засагч Ангус Дитон гэдэг нэг эрдэмтэн ба мөн түүхч Патрик Манн гэдэг энэ судлаачид Африкийн энэ хөгжлийн те 100 200 300 жилээр энэ одоо саад басна яг гол хүчин зүйл энэ боолын худалдаа л байж тээ гэдэг дүгэлдэрсэн ба. Яг өнөөдөр Африкт тийм ядуу юм. Тийм хоцрон те тийм их дарангуйлтай ингээр шалтгаан энэ боолын худалдаа гэдэг дүгэлдэрсэн. Зүгээр ингээ хойш нь татаад ингээ барьцсан л байна л та. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад за төгсгөлээ те. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Худалдаа хөгжлийн банк. Худалдаа хөгжлийн банк маань яаж яхаар үрждэг сар гэдэг энэ нэг
4 сарын 12-нд хүртэл одоо явуулж байгаа. Одоо бид нарт 11 хоногт байна. Энэ бол юу үржүүлэх гэдэг юм гэхээр хариултаа хадгалъя гэдэг үйлчлэг. Хариултаа хадгалъя гэдэг нь ямар ч тэгэхээр ингэж юм л да. За ер нь их олон үйлчлэг гэдэг би бүгдийг авцсан яг аль нь хэлээ дандаа толгой яригдчих. Бүгдийг авчихар их гоё байд. Нэг юм бодохгүй ингээм хоримтлагдаад байдаг байхгүй. За ямар ч ингэж 1000 төгрөг, 2000 төгрөг, 3, 4, 5000 төгрөг аль нэгийг сонгоод нэг бүхэлдэлдэг нэг юм байдэ. Тэр нь яадаг вэхээр за би энэ усыг чинь 1600 төгрөгөөр авлаа гэж бодъё л дадлгүүрээс. Гэхдээ би хэрэг 1000-таар бүхэлдэлнэгээ сонгочих юм бол би карт уншуултал надаас 1600-ш 2000 төгрөг хасагдчихдаг байхгүй. Энэ ч бол 1600. Тэгэхээр 400 төгрөг би илүү төлчлөө шүү дээ. Тэр 400 төгрөг хайчих бай. Хайчих бай гэхээр зандаа миний хадгаламжинд л орчих юм. Би зүгээр өөрөө нэгэнд хоримтлуулж чадахгүй юм чинь. Өөрийн мэдлгүй хоримтлуулъя гэдэг. Тийм байхгүй. Их гоё хүчээр тий. Хүчээр би хоримтлалт олох гэдэг шүү дээ. Хүн бүр өөрийнхөө юм санхүүгийн нэг албатай болчихж байгаа юм шиг амарч юм уу тий. Энэ чинь нөгөө ухаалаг хэрэглээний үед их амар болчихлоо шүү дээ. Програм шийдэж байгаа байхгүй. Миний санхүүгийн ажилтан бол програм, бодлого хөгжлийн банкны энэ програм байхгүй тий. Тийм байна. Тэнгүүд би яасан гэр 5000-аар бүхэлдлийг сонгоцсон байхгүй. 5000-аар бүхэлдэл хэрэг чинь би одоо чинь 6000 төгрөгийн юм авлаа гэхэд шууд 100000 надаас хэсэгнэ. 5 болгож бүхэлдлээд шүү дээ. Тэгэхээр 4000 нь миний данс руу орно. Гэхдээ одоо чинь за би гараа 115000-аар нэг хүнс авлаа гэж бодъё л дээ. Тэгэх юм бол 5000 чинь мэдэгддэг байхгүй. А өндрөөр яачаар харин хуримтлал маань мэдэгдэхүйц нэмэгдээд. Ингэж жагаад хагасчлалын дараа зандаа миний би яасан гэр машины урьдчилгатай болсон билээ. За. Ингээд машин авсан. Одоо минийх би тэгэхээр дахиад хагасчлаар сонгоцсон. Минийх одоо 10 сард байна уу 11 сард одоо дахиад яах. Тэр үед би аяллаа мөнгөтэй бол. Тэгээд Join Me-ийн ямар нэгэн гоё аяллыг би одоо чинь сонгож болох нь шүү дээ. Тэ? За тэр үрждэг сар гэдэг нь энэ 4 сарын 12 хүртэл 25000 төгрөг боллоо гэж бодъё л да. Яг хуримтлал маань тэнгуү шууд 50000 автоматар болох ийм үрждэг сар шиг. Өө тийм үү? Унаач бүр гоё юм шиг. Харин тий. Зөв 25000-ын бэлэг өгч ийн л гэсэн. Тийм биш. За тэгэхээр бодлого хөгжлийн банкны өөртөө ойр салбар дээр очиж ч юм уу тий. Тэгээ шууд ингээд гэрээ контракт хийгээд ер нь манайхан хуримтлалтай Монголд болцгоё тий. Энд тэнд бол бодлого хөгжлийн банкны салбар байгаа шүү дээ. За нэвтрүүлгээ үргэлжлүүлье. За ингээд байж идэл. Энд чинь аимшигтэй зүйл болоол нь гэхдээ энэ чинь хүний эрх мэдрэмж гэж нэг юм байна тий. Арайчтэй тий. Ингээд хин нэг энэ юу нь юу болоод ингэж дуурч эхлэв шүү дээ. Үгүй арайчгдээс. За ингээд боолчлын эсрэг хөдөлгөөн 18 дугаар зууны үеэс одоо өрнж эхэлж. Яг энэ чинь гэгэрлийн үе учраас энийг бас ойлгоод шүү дээ. Олон философчд ярьж эхлэв шүү дээ тий. 18 дугаар зуунд эхэлсэн гэхлээр лавта 300 жил үргэлжилчлээ тий. Тий. Өн чинь замбрааг үргэлжилсэн. Яг үндэ бол 5 600 жил үргэлжилсэн шүү дээ. Зүгээр саяхан л байсан яг үнд. Тэгээд эн чинь үр дүн аим шүү дээ. Саяхны хүртэлтэй хар арснуудыг энэ оруулж болохгүй ингээл тусдаа суудаг юм саяхны хүртэл байж л шүү дээ. 40 50 жил болж шүү дээ ер нь. Одоо бас Америк гэдэр чинь даад хэлбэртэй байсан. Мартин Лютер Кинг амиа алдаад 50 60 жил болж байгаа шүү дээ. Ингээ бодгоор чинь 300-аар зогсохгүй байна тий. За ингээд 1789 онд саяны харуулсан Брукс гэдэг энэ хөлөг онгоцны зураг ба шүү дээ. Энийг хамгийн гол нь 700 ширхгийг хөвлөж хагаад Англид хаасаг наачихгүй. Энэ бол гайхамшигтай сайхан үйл явдал. Хүмүүс зүгээр л те яг Англид байгаа хүмүүс ойлгохгүйсэн байхгүй. Наа цаанаа нэг боолтойг ингээд яриад байсан болохоос энэ боолыг хэрхэн ачиж энэ зургийг харна гэдэг чинь тухайн үе чинь кино мино байсан ч те. Энэ зурагт хуудас гэдэг чинь кино шиг хүчтэй нөлөөлж байгаа байхгүй. Тухайн үед те. Тэгэд энэ 700 хуудас Англид даяар бүүн юм өрнүүлчихгүй. Нүцгэн үнэтэйгээ тулж те. Тэгэхээр ямар ч сан Британи өөрөө боолын худалдааг зогсоох ихний алхмаа хийсэн ус болж. Тэнгүүд бусад улсууд ч бас дуурайнд энэ чинь сайн зүйл болон саар зүйл аль аль нь халдвартай шүү дээ. Тэгэхээр сайн зүйлийн халдвар нь Британис хэлсэн байна. Ашгүй дээ. Ингээд Англи 1807-нд боолын худалдааг зогсоох тухай хуулийг баталжээ. Тэнгүүд Америк болохоор 60 жилийн дараа 1865-нд нөө иргэний дайны дараа үндсэн хууль нэмэлт өөрчилж оруулж боолчлыг галсан. Тэгэхээр maaхан сайн мөрцгий гэдэг кино үзэх юм уу те. Ер нь Авраам Линкольн гэдэг ерөнхийлөгч ягаад тэнд их алдартай гэхээр Америкийн иргэний дайн нь өөрөө энэ боолчлын худалдааг нэгтлэн эсрүүцж яхад нөгөөтл нь үгүй болтогоо байна. Энэ хоёрын хоорондын зөрчлийг Америк иргэний дайн гэж ааш. Тэгэд энэ иргэний дайнаар боолчлыг халсан түүхтэй. Умард өрөмттэй. За нөгөө хөөрхий куб 1886-нд хамгийн сүүлд Америк ТV-ийн боолчлыг халсан ус болсон ба. За нөгөө хамгийн их боолчууд очсон Бразил
1888 онд боолчлыг бүрэн хоригдсан. Гэтэл Африкийн нөгөө Сьерра Леоне гэдэг бас 1927 онд Алтан эрэг буюу өнөөгийн Ганаас 1928 онд боолын худалдааг хоригдсан хууль баталсан. Энэ хамгийн сүүл гэсэн үг. Хамгийн хохирогчтой улсууд мэдтэй. Тэгэхээр эндээс харахад хамгийн сүүл боолчлыг аль биесээр халах хууль баталсан орнууд нь Африкийн орнууд нь өөртөө байгаа байхгүй. Хамгийн сүүлд эдгээр чи хамгийн түрүүнд дуурах хэрэгтэй тий. Тий. Энэ бол хувь зээний гашуун тоглоом. Боолчлын хамгийн хүнд ачааг үүрсэн твэн нөөрэ хамгийн сүүл боолчлыг хална гэдэг л. Бүр хүний санаанд ороогүй тийм бүр гүнэлтэй. Тий. За тэгэхээр боолчлын найманд маш олон ус өртсөн. Тэгэхээр ямар ус яаж өртсөн бэ гэдгийг хэдүүл яриа тий. Тэгэхээр боолчлын түүх бол зөвхөн өнгөрсөн харьцал биш. Өнөө цагийн зарим улс орны хүн ам зүм бүтэц, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийг гүнзгий тодорхойлсон маш хүчтэй тийм том хүчин зүйл болчихжээ. Боолчлын нөлөө хамгийн их туссан. Эсвэл шууд түүхийн хөгжилтэй улсуудын жишээ хэдүүлээ. За гажтай гарч хэлээ. Одоо хөрхи цэвэр боолын удамтай улс гэж одоо хэлж болох нь шүү дээ. Яг л нутгийн уугуулчин бүгд өвчин зовлон тэр боолч ухсан. Бүгд амиалтсан. Хүн үлдээгөө. Бүхэл бүтэн арал дээр. Одоо энэ Төв Америк л гэдэг чинь. Төв Америк авцаа тий. Тий, Испаниол гэдэг арал байгаа шүү дээ. Гаити нөгөө талд нь Доминикан байгаа шүү дээ. Францын колони байсан. Тэгээ Африкаас авчирсан тэр хар арьс боолууд энэ хүн улсын нийт хүн амын одоо 90% бүрдүүлж байгаа. Тэгэхээр боолын удамтай улс гэж одоо хэлж болох нь шүү дээ. Хөөрхөд энийг гэхдээ зүгээр ялгаар би нэг доромжилж байгаа юм шиг. Доромжилж байгаа юм шиг. Тий. 1791-ээс 1804 онд Гаитид хар арьст боолууд бослог гаргасан байна. Тэгээ Францын колоничлогчдыг хөөгд дэлхийд боолын бослохоор тусгаар тогтлоосон цорын ганц улс болсон байгаа бол өнөөгийн Гаитийн хүн амын дийлийнх нь боолын удам бөгөөд энэ түүх улс орныг үндсэнд нь бүрдүүлсэн гэсэн үг. За Бразил боолын тоогоороо хамгийн их улс нэ. 1500-аас 1800 онд энэ 300 жилийн хооронд Африкаас хамгийн их боол хүлээн авсан. 4.8 сая. Бараг 5 сая боол хүлээн авсан ганц улс. Хөдөө аж ахуй, уул уурхайд энэ хар арьс боолуудыг системтэйгээр ашиглаж байсан тийм. Өнөөдөр Бразил бол Африк гаралтай хүн амын тоогоороо Африк твээс гадна хамгийн олон хар арьс хүнтэй улс болчиход байна. Тийш нөгөө хоёлоо Бразилийн ядуусын хороолыг ярихад тий. Фавела. Тийм фавелад ярихад ч асар их юм хар арьс бас нутгийн иргэд юм холилдсон юм нийгэм харагдаад байгаа хэрэг тий. За Америкийн нэгдсэн улс. Энэ бол боолчлолын үндсэн дээр үүссэн хөтөлбөрийн системийг бий болгосон улс шүү дээ. Тэр дундаа өмнөд мужууд болох нөгөө Жоржиа, Алабама, Миссисипи, Луизиана гэдэг ер нь яг кинон дээр гардаг тэр хэд мужууд бааз хөвөнгийн тариалан болон элдв тариалан энэ боолын хөтөлбөрөөр ажилладаг байсан. Ингээ боолчлол Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн тулгуур болж хөгжиж байгаад иргэний дайны нэг гол шалтгаан болсон ба. Иргэний дай бол 1861-ээс 65 оны хооронд үргэлжилсэн. За өнөөдөр Америкийн нэгдсэн улс дахь тэр арьс өнгөний ялгуурлал тэгш бус байдал нь энэ боолчлын үеийн үлдэгдэл сүүдэр нь орсон хэвээр байна. За Куб болон Доминиканы бүгд найрамд бас аль аль нь чихрийн нишингийн тариаланд боолын хөдөлмөрийг өргөн ашиглаж байсан. Кубд боолчлол 1886 онд Доминиканд түүнтэй ойролцоо үед халагдсан ч гэсэн Африк гаралтай хүн ам өнөө хүртэл зөнгөлж байгаа. За тэгвэл Африкт маань юу болж байгаа? Африкт яг нөгөө тий. Жишээ нь Бенин, нөгөө Ган, Сенегал гэдэг ч юм уу тий. Эдгээр орнууд өөртөө боол нүүлүүлэгч нөгөө сувг байсан шүү дээ. Тийм учраас ч юм уу өөртөө ч гэсэн хүн ам соёлын эдийн засгийн хохирлыг асар их мэдээж амссан. Зарим удирдагчид нь европчууд бүр боол зарах замаар эрх мэдэл зэвсэг авдаг байсан. Хожмын дотоодын хямрал колоничлолд өртөх хүнс нь болж. Тэгэхээр энд нэг аимшигтай бас юм ба. Энд чинь нөгөө Европоос нөгөө гудлааны гурвалжиг нэг нөгөө ачаад явж байгаа бүс бараа энэ төр ачиж байгаа хажуугаар зэр зэвсэг ачиж явж байгаа шүү дээ. Зэр зэвсгээ нэг одоо тэр Отого аймгийнханд өгнөд Африкийн оронд нь боол авчаад тэр тэгэхээр улам хүчтэй болно да. Тий. Бүр л амар болоод байна шүү дээ. Нөгөө зүгээр ном сумтай жадтай хүмүүсийн өдөөс галц зэвсэгтэй болж эхэлж байна. Тэгэнгүүт тэд нар бүр их одоо нөгөөдүүлтэйгээ дайн хийгээд эхэлсэн. Ингээд хэдэн мянган жил сайхан орж исэн Африкийн соёл иргэншил ингээд усцсан шалтгаан энэ боолчлыг. Тэгэхэд энэний яг гол жишээ болсон тэр Конго юм байгаа шүү дээ. Заир
Конго тий. Эдгээр чин анхыг хүчрхэг болсон. Тэгээ бусдыгаа ингэж дарлаад тэгээд одоо Конго ямар байдалтай вэ? Өөртөө тэнгууд эндээс нэг үзэгдэл бий болсон байхгүй. Бусдыг угаасаа галц зэвсгээр дээрлэхэж боол одоо олборлох нь шүү дээ. Боол олборлно. Тэгэхээр өөрөө улс нь өөрөө цэрэгцэн системтэй болохоос өөр арга болцоохгүй. Тэгээд энэ одоо хүртэл үргэлжлээд явсараад ийм цэрэгцэн дарангуйлын системтэй ямар ч хөгжилгүй тий ийм ус болсон шалтгаан энэ чээс. Тийм байна. Буутай болохоор хүн ингээ сайхан амьдарчдаг гэж болгоод нөгөө хувь хүний хөгжил, боловсрал одоо гэгэрэл байхгүй. Тэр бол хогийн самт ороод тэгээд урсаад яваад алга болцсон. Үйл өөр амжилт тийм байна. За боолчлын түүх ер нь юм байна да. Аимшигтай тий. За ингээд бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг та энэ твитлээс болон Од мөндөр радио 83.3 мөн 107 гэсэн хос төлгөөнөр хүлээн авлаа. Студид Join Me цэгийн миний захирал цомрлог болгон хөтлөх зандаа миний биелээ. Нэвтрүүлгийг аялах боломжийг хүн бүр дүрээтэй Join Me цэгийн мэн болон үрждэг сар хариулт даатгалын үйлчлэгийг танилцуулж буй Худалдаа өргөлийн банк ивент тэтгэлээ. За баярлалаа цомоо. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.